За ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажил зүйчлэх үйлчилгээний мэргэжсэн зөвлөх бэлтгэх сургалтын хөтөлбөр агсан шат модуль 7 сэдв 2 зорилттой бүлгийн иргэдийн нийгэм сэтгэл зүйн онцлог. Хүмүүсийн хамтлаг бүлгийн тодорхойлол 7-гийн 2-ын 1 нийгмийн бүлгийн төрөл хэлбэр. Хүний сэтгэц зохимсар амьдралын түүхэн нөхцөл нийгмийн бүлэг. Хүний нийгмийн мөн чанар нь түүний материалдаг ба үзэл санааны амьдралд илэрдэг. Хүн ганцаараа байгалийн иргэшээлээс ангижирч түүнийг өөрийн байдал тохируулан хэрэгцээгээ хангахад хүчин мөхсдөж байжээ. Гагцхүү нийгмийн хамтарсан үйл ажиллагаа л тэдний оршин тогтнох нөхцөлийг хангаж хүчийг нэгтгэн өгсөн байна. Түүний зэрэгцээ нийгмийн орчин, хөдөлмөр, харилцаа, хүний өвөрмөц шинж болох сэтгэц ухамсар үүсэн бий болж хөгжөхөд шийдвэрлэх хүчин зүйл нь болжээ. Ийхүү хүмүүсийн амьдралын түүхэн нөхцөл, хамтын үйл ажиллагаа, харилцаа тэднийг үндэстэн улс, анги, нам зэрэг том жижиг янз бүрийн бүлэг хамтлагдор бүрдээ нэгтгэхэд хүргэжээ. Энэ нь тэдний хүсэл зоригоос биш объектив хуулийн хүчээр нэгтгэгдсэн байдаг. Ийм том хамт олондор бүрдээ өөрийн сэтгэл зүйн онцлогтой. Ингэж хүний амьдрал нийгмийн янз бүрийн бүлэг хамтлаг дотор явагддаг болжээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн оршин тогтнох бодит хэрэгцээ, тэднийг хамтран амьдрах үйл ажиллагаа явуулах өвөрмөц бүтэц бүрэл түүнд хүчин зүйл нь болжээ. Хүмүүсийн хамтлаг бүлгийн асуудал нь нийгмийн шинжилгээ ухааны нэг гол судлах зүйл юм а. Хамтлаг бүр өөрийн сэтгэл зүйн онцлогоор тодорхойлогддог. Хүмүүсийн бодит хэрэгцээ, зайлшгүй шаардлага нь тэднийг хамтран хөдөлмөрлөх өвөрмөц онцлог бүтэц бүртгэд зүй ёсоор хүргэдэг байна. За 7-гийн 2-ын 1 нийгмийн бүлгийн төрөл хэлбэр. Нийгмийн бүлгийн төрөл хэлбэр 19-р зууны сүүлч 20-р зууны ихэнх үеийн социологчид Дюркхем, Зиммел, Кулик, Ж. Морино болон бусад сэтгэгчид социолог дахь бүлгийн онолыг дэвшүүлсэн байна. Бүлгийн өөрчлөлтийг судлах чиглэлд зан үйлийн хандлага болон социометрийн чиглэл ажээ. Нийгмийн шинжлэх ухаанд хүмүүсийн янз бүрийн үндэслэлээр ангилан судалдаг. Хүмүүсийг нэгтгэх арга зарчмаар нь бодит ба нөхцөл бүлэг гэж ялгадаг. Нөхцөлт гэж алив нэгэн болцолт шинж байдлаар нь жишээлх юм бол насаар нь хүүхэд, залуус, хүйсээр нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, яс үндсээр нь Монгол, Орос, Хятад, Англи, мэргэжлэр нь багш, эмч нар гэх зэрэг. Энэ бүлэглэлд багтах гишүүд нь бие биеэ танихгүй, хоорондоо ямар ч бодит харилцаагүй хизээч уулзаж учрахгүй байж болно. Жишээ нь дэлхийн эмэгтэйчүүдийн байгууллага улаан загалмай нийгэмлэгийн гишүүн бүр бие биесээ танихгүй үзээгүй байж болох юм. Орон зай цаг хугацаанаас шалтгааллахгүй. Бодит бүлэгт багтах хүмүүс нэг орон зай цаг хугацаанд шууд хамаарал холбоотой харилцаанд оршдог. Жишээ нь нэг ангийн оюутнууд, сурагчид, байгууллагын ажилчид гэх мэт. Ийм бүлгүүдэд хүн хүнтэйгээ харилцан холбоотой хамтран зүтгэх үйлдэлийн оролцогч болно. Ингэж хүн амьдралынхаа туршид бусад хүмүүстэй шууд харьцаж өөрийн нийгмийн мөн чанарыг хөгжүүлдэг. Энэ харьцаа холбоотой бүлгүүдэд явагдана. Ийм шууд харилцааны бүлгүүдийг мөн хэд хэдэн үндслэл дээр бас ангилан үздэг байна. Үүнд бүлгийн гишүүдийн харилцааны ойр дотн гүн гүнзгий байдлаар нь бага ба анхдагч бүлэг гэж ялгана. Бүрэлдэхүүний хувьд цөөн тоотой гишүүд нь харьцангуй доктортой нэг зорилгоор нэгдсэн хэсэг хүмүүсийг бага бүлэг гэнэ. Бага бүлэгт орох гишүүн бүр бие биесээ сайн мэдэх ба тэдний өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх үйл явцад өөр хоорондоо байнгын харилцаатай байдаг. Бага бүлгийн гишүүдийн тооч чухам хэд байх талаар нийгмийн сэтгэл судлал, нэгдмэл үзэл баримтлал одоогоор тодорхойгүйч цөөн хүнтэй байна гэдгийг янз бүрээр тайлбарлалаа. Ерөнхий түгээмэл хандлага бол доод тал нь 3, цаашлаад хамтын үйл ажиллагаанд нэгдэн орох тоогоор нь бага бүлэгт 20-оос 30-40 хүн орж болох талаар бичсэн байдаг. Гэр бүл, анги, хөдөлмөрийн хамт олон зэрэг нь бага бүлэгт орно. Хүн амьдралдаа нэг зэрэг хэд хэдэн бага бүлгийн гишүүн байдаг. Ангийн дарга, гар бөмбөгийн багийн тоглогч гэх мэт гишүүн бүр өөр хоорондоо хүсэл сонирхол хэрэгцээнийхаа дагуу харилцана. Хүн бүлгийнхаа гишүүдийн хэн нэгтэй арай илүү ойр дотн холбоотой байдаг. Түүнийг анхдагч бүлэг буюу харилцааны 1-р хүрээ гэдэг бөгөөд хамгийн ойр холбоотой хүмүүс ордог. Жишээлбэл анд, найз, хос залуус, гэр бүл гэх мэт голцоо 2-оос 7 хүнтэй байдаг байна. Бүлгийн бүрэлдэж бий болсон арга зарчмаар нь албан ёсны ба албан бус гэж ялгадаг. Албан бус бүлэгт үзэл бодол, итгэл, хүндлэл зэрэг амин хувийн харилцан тэмүүлэх, сонирхох зэрэг сэтгэл зүйн нэг чиглэл, сэтэл шалтгаан дээр үүсэн бий болдог. Энэ тэдний харилцаа холбоог чиглүүлэх, батж тогтоох ямар ч журам зааваргүй. Албан ёсны бүлгийг тодорхой дүрм заавар, удирдамж, тушаал шийдвэр, журмын дагуу зориудаар байгуулна. Бүлгийн гишүүдийн үйл ажиллагаа, хоорондын харьцаа,
харилцаа тусгай дэг журам, заавар, дүрм журмын дагуу тогтоогдно. Дарах, цэрэг, багш, сурагч, оюутны эрх үүрэг гэх мэт. Захирах, захирагдах, сурах, сургах зэрэг албан бүлэгт багтах хүмүүс хэдийгээр нэг ижил дүрм журам захирагдах боловч гишүүдийн хоорондын харьцаа янз бүр байдаг. Албан харьцаа хувийн харьцаагаар баяжигдана.